шээсний найрлага ба шинжилгээ 12-4-ийн уугийн сахар, уурга, кетоныг илрүүлэхэд шээсний шинжилгээний ач холбогдлыг шүүн хэлэлцэх гэсэн суралцахуйн зорилтын хүрээнд хичээл бэлтгэлээ. За тэгэхээр зэрэг ямар хүчин шалтгааны улмаас шээсний шинжилгээ өгдөг вэ? Та нар шээсний шинжилгээ өгч байсан тохиолдлууд байгаа юу? Бодоод үзээрэй. За тэгэхээр зэрэг бөөр, шээс ялгаруулах замын болон бусад эргэтэн тогтолцооны эмгэгүүдийг онцлох, эмчилгээг сонгох, эмчилгээний үр дүн хянахын тулд бол шээсийг бол шинжилүүлдэг байх нэ. За тэгэхээр зэрэг эрүүл хүний шээсэнд глюкоз, уурга илэрдэггүй шалтгааныг бас тайлбарлая. За тэгэхээр зэрэг хүснэгтэнд бол 24 цагийн дотор бууруу шүүгдэж дахин эргэн шимэгддэг бодисуудыг харуулсан байна. За анхны шимэгдэлт болон дараагийн шимэгдэлтийн ялгараар бол шээсэнд байгаа хэмжээ харагдаж байна. За энд бол яг нь шээсэнд бол уурга, глюкоз байхгүй тийг байгаа нь харагдаж байна. Тэгэхээр глюкоз нь бол эрүүл хүний шээсэнд бол илэрх ёсгүй. Бөгөөд глюкоз илэрх нь бол бөөрийн сувгэнцрийн эргэн шимэгдэх үйл ажиллагаа алдагдсанаас болох нь байна. Энэ нь чихрийн шижин өвчтөе хүмүүст илүү ажиглагддаг байх нэ. За кетон нь бол өөхний хүчлийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн бөгөөд эрүүл хүмүүст элгэнд үүсэж бодисын солилцоонд бүрэн орж маш бага хэмжээгээр шээсэнд үзэгддэг байна. За шээсээр уурга алдах нь бол түүдгэнцрийн суурь мембраны бүтэц үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор бол шээсэнд уурга агуулгадаж болох нэ. За шээсний шинжилгээний 2 төрөл байдаг. Лабораторийн шинжилгээ, тууцан шинжилгээ гэсэн 2 төрөл байна. За хүүхдүүд та бүхэн шээсний ерөнхий шинжилгээний хариуг бас уншиж чадах чадвартай болох хэрэгтэй. За тэгэхээр зэрэг лавлах хэмжээний утгын хооронд хариу гарч байх юм бол шээсний шинжилгээ бол хэвэн байна гэж үзнэ. За лавлах утгаас бол өндөр юм уу бага байх юм бол шээснийхаа шинжилгээг эмчтэй үзүүлж зөвлөгөө авах нэ. За мөн хүүхдүүд та бүхэн QR кодыг уншуулад шээсний найрлагад байгаа глюкозыг илрүүлэх туршилтыг бас өөрсдөө бие дааж хийгээрэй. За нүүрс усны бодисын солилцоо алдагдсан, нүүрс усны шимэгдэлт буурсан, хоол хүнсээр хангалтгүй хэмжээний нүүрс ус авсан тохиолдолд бол бодисын солилцоогоор өөхний хүчлийн хэмжээ болох кетон бол ихсэгдэг байх нэ. За шээсний ерөнхий шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна. За өглөөний өвлөн шээсний дунд хэсгээс тосон авна. Сарын тэмдэг ирж байгаа тохиолдолд бол шээсийг шинжлэхгүй. За шээсийг шинжилгээнд өхийн өмнө буюу урд өдөр нь биеийн хүчний ажил дасгал хийсэн бол шээсэнд бас уурга илэрч болно. За шинжилгээ өгөхийн урд өдөр бол чихэрлэг болон шээсний өнгийг өөрчлөх хоол хүнсний бүтээгдэхүүнийг бол хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байх нэ.